Бүх насаараа тээвэрт явж улсынхаа хөгжлийг үргэлжлэн авда бэлгэлэхээр цоошин машин хайж гинүү. Гой загвартай, том, хүчтэй, бензин зарцуул багтай, цоошин дээрэс нь боломжийн үнэтэй. Мөрөөдлийн мэт санагдах яг тийм машиныг өнөөдөр би танд танилцуулах гэж байна. Дүнхийсэн энэ сайхан хоёр хүлэг бол Chery Rely R8. Манайхны зарим нь энийг Release гэж нэрлэдэг. Уг нь англи хэлэндээ Rely гэдэг үг нь бат найдах, итгэж найдаж, даатгаж болох гэсэн утгатай. Тийм ч учраас Chery Group-ийн энэ машинаа ингэж нэрлэхээр шийдсэн байж болох юм. За таныг зовоолгүй үнийн шууд хэлчихье. Яг энэ загвар 69.9 сая. Chery Rely R8 машин маань болохоор агрегатын хувьд ерөөсө хоёр төрөл. Ямар нэгэн хосолмол энэ төр биш. Бензин эсвэл дан дизель. Тэгэхээр бензин хөдөлгөөр нь 2.4 литрийн багт амжтай турбогүй энгийн Mitsubishi-гийн 4K гэдэг ийм хөдөлгөөр байж байгаа. Бензин хөдөлгөөр нь урагшаа 5 араатай механик хроптой. За тэгээд 4 дугуй хөдөлгөгчтэйгээр нь сонгож болж байна. Дан арын дугуй хөдөлгөгчтэйгээр нь сонгож болж байна. Тэгэхээр миний хувьд бол энэ 69.9 сая үнэтэй бензин, механик, дан ардаа хөтлөгчтэй энэ хувилбар бол их таалагдаад байгаа. Тэгээ энэ машинаар чи би Цонжингийн энэ 100 хонь байдаг уулыг даваад голоо гатлаад ороод ирсэн байж байна. За тэгээ дараагийн энэ дизель хөдөлгөөрийн хувьд гэх юм бол 2.3 литрийн багт амжтай, за 161 морины хүчтэй. Тэгээ дизель хөдөлгөөний хамгийн сайхан давуу тал юу гэхээр торк өндөртэй тий. 420 Нм мушкилтын хүч гаргадаг. За тэгээд хоропны хувьд гэх юм бол урагшаа 8 араатай энгийн автомат хороптой. Мэдээж туслах хороп бас байж байгаа. За тэгээд хамгийн сайхан давуу тал нь юу вэ гэхээр ер нь бол энэ Rely R8 машины хувьд ардаа чулаагтай ийм 5 өнгө нумтай. Ер нь бол ийм сонгодог классик ийм схемтэй машин байна да. За би харин одоо дизель хувилбар дээр ороод ирсэн байна. Тэгээд дизель машины хувьд гэх юм бол хамгийн гол давуу тал нь торк 420 Нм. Шидэн үзнэ. Дизель машины хувьд бол үнэхээр торк өндөр гоё байна. Тэгэхээр энэ машины хувьд гэх юм бол нөгөө манайхан бас гайхаж магадгүй л дээ. За энэ өвөл юм чинь яах вэ гэд хэр асхолтой гэд. Тэгэхээр энэ Chery Group одоо манай Сайн Motors компани захиалгаар энэ машиныг хасах 40 хэмд асах ийм халуун тоогоодтой хийж ирсэн. Ерөөсөө та энд байгаа кнопо дараал хасах 40-д асаад явна гэсэн үг шүү дээ. Ямар ч асуудалгүй. Yes, off we go. Yeah. Oh. Дизель машины торк ямар гоё өндөр юм бэ? Яа. Жиг кайфтай биш юм аа. Досыг эзэгнэхэн явна гэдэг чинь. Энд. Нэг бахархалтай сайхан зүйл юу вэ гэхээр одоо яг энд харагдж байгаа Chery Rely R8 машинуудыг Chery Group-ийн яг манай Сайн Motors-оос илгээсэн одоо спекийн дагуу, захиалгын дагуу үйлдвэрсэн. Тэгээ бид нар машинаа захиалгахдаа ийм гоё том гэрэлтэй, ийм том толтой, за дээрэс нь ийм том бариултай захиалсан. За мөн манай захиалгаар R8 пикап маань ийм ган гიშгүртэй хийгдэж ирсэн. За тэгээд дугуйны хувьд гэх юм бол ер нь бол стандарт нь 265 18 гэдэг ийм хэмжээтэй дугуйтай. А бид нар энэ машин дээр болохоор ер нь ийм
гой оффроуд дугуй хийгээд спейсер тавьж байгаа. Энэ машины сүрийг илүү нэмжээр гой харагдаж гэж үзээд ер нь бол энэ 285 7018-тай ийм дугуй тавьсан байж гэн. За тэгээд харж байгаа бахтай. Хичнээн гой сүрлэг харагдаж байна. Үнэхээр энэ машины одоо бидийг харуулсан ийм дүр төрхийг бий болгож байна. За тэгээд энэ машины хувьд бас хамгийн чухал зүйл юу вэ гэхээр эн чинь өөрөө пикап машин. За тэгээд бараг 1 тонны ачаа даадаг одоо нийтдээ. Тийм учраас ийм 5 өнгө нумтай. За дээрэс нь ардаа ийм чулаагтай. Тэгэхээр ер нь бол оффроуд явдаг ийм пикап машин бол одоо яг ийм бахим бүтэцтэй байх хэрэгтэй. За манайхын Cherry гэдэг нэрийг одоо бол аягүй сайн мэддэг болсон байх уу. Яалтчгүй бүгд хятадд улсын хамгийн хүчирхэг брэндүүдийн нэг 25 жил дараалаад Cherry Group борлуулалтаараа экспортоор хятадд тэргүүлж яваа. Тэгэхээр энэ Cherry Relay R8 гэдэг энэ машин болохоор их брэндээр угссан учраас яалтчгүй чанартай сайн машин байж таараа. За энэ пикап машин маань харьцангуй агрегат үед ийм сонгодог боловч шин зүүнний машин шүү дээ. Тийм учраас одоо нөгөө уртлын хянах самбарн за тэгээ төвийн консол нь одоо энэ шин зүүнний машин шүү гэдгийг илтгэж байна. Тэгээд манайх Сайн Motors компани одоо энэ машиныг Монголын зах зээл та бүхэн зориулж хийлгэхдээ нэлээд хэдэн зүйлийг одоо тусгаалan захиална. Тэрний нэг жишээ гэх юм бол энэ төвийн консол дэлгэц. Оригинал хувилбар нь болохоор 12.6 инчийн жижигхэн дэлгэцтэй байдаг. Харин бид нар нөгөө манайхан ч одоо аялах дуртай тэгээ хол замд явхад за зөвхөн жолооч биш өшөө дээрээс нь 4 салонд явах учраас тэднийг замд нь ууд байхгүй тулд ийм киногоо үзээд явах боломжтой ийм 15.6 инчийн ийм том дэлгэц суйрлуулсан байгаа. Тэгээд энэ дэлгэцэн дээр кино гаргаж болно. Media Center орлоо, USB. За энэ дээр би Top Gun Maverick тавьчихсан. Ингээ үзээ явах боломжтой. Тэгээд энэ дээр бас нэг зүйл нэхэр ер нь бол зарим нэгэн дэлгэцтэй машинууд ингээд хөдөлгөөн эхлэнгүүт дэлгэц нь хаагдчихдаг. Харин энэ бол тэхгүй. Одоо салонд явж байгаа бусад хүмүүс энэ холын аяныг бас киногоо үзэж туулах боломж олох үүднээс кино гарах үед ингээд дэлгэц хөдөлгөөн эхлэх үед дэлгэц нь хаагддаг. Киногоо зээл яваад авах боломжтой. Энэ бас давуу тал шүү. Энэ машин яалтчгүй 21-р зууны машин одоо бүр шинэ үеийн машин учраас ийм арын гэрлэнд бүхэлдээ ийм лед гэрэлтэй. Тэгэд машины өөр хэмжээ гэх юм бол 2.2 тонн. За даацсан гэх юм бол нийтдээ 1 тонн орчим. Яг энэ ачааныхаа хэсэгт бол нэг 650 орчим килограмм ачаа даах. Ийм даацтай. За тэгээд мэдээж энэ доод хэсэгт бол одоо бүтэн арзмарын ийм төмөр обууд нь запас дугуй байж байгаа. За тэгээд манай захиалгаар энэ артлын Купер нь болохоор ийм төмөр. За тэгээд эндээ ийм гიშгүүртэй. Энэ бол маш хэрэгтэй зүйл. За тэгээд ачаагаа бэхлэх ийм дэгээ хийчихсэн. За дээрэс нь ийм төмөр каркастай. За тэгээд эндээ ийм ачааны мөртэй. Ер нь бол оффроуд явахад бэлэн л ийм машин байж энэ да. Cherry Relay R8 машины маань танилцуулга энэ хүрээд өндөрлж байна. Хэрвээ танд энэ пикап машин таалагдсан бол Баянбүрдээс Дүлгөөнүүр орох замд байдаг компьютер молын яг чанга хурд байгаа Сайн Motors компани шоурумд хүрэлцэн ирээд манай машинтай дэлгэрэнгүй танилцаарай. Та хэрвээ хүсэх юм бол тест драйв хийсэн болно. Дараагийн тестээр иргэн уулзлаа баяр таа.